Өнөөдрийн яригдж байгаа онцгой сэдвүүдийн нэг нь яг харахгүй Украины асуудал юм. Танай улсын ерөнхий нарийн бичгийн дарга саяхан Киевд очиж уулзалт хийсэн. Энэ асуудал дээр танай улсын байр суурь ямар байгаа вэ? Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр Оросын холбооны улс Украинд нөлөөж байгаа байдал нь тийм ч зөв зүйл биш. Тиймдээ ч Оросын холбооны улс Украинаас цэргээ гаргах хүсэлтийг аль биесээр тавьж Украины засгийн газрыг хүлээн зөвшөөрөх саналыг гаргасан. Нөгөө талаас Крим бол Украины нэг хэсэг учраас түүнийг бас Украины засгийн газар удирдах эрхтэй гэж үзэж байна. Энэ бүхнээс харахад Америкийн нэгдсэн улсын энэ асуудал дээрх байр суурь маш тодорхой байна. Хэрв одоо Кримд болж байгаа санал асуулгаар тус автономт улсын иргэд Оросын холбооны улстай нэгдэн гэвэл нөхцөл байдал яаж эргэх бол? Одоогоор Украинд хоёр төрлийн санал асуулга болж байна. Нэг нь Украины засгийн газартай холбоотой. Нөгөө нь Кримийг Оросын холбооны улстай нэгдэх хэсэг тухай. Кримийн одоогийн нөхцөл байдлыг харуул Кримчууд Украины бүрэлдэхүүн хэсэг хэвээр үлдэхгүй байхаа. Гэхдээ хэн ч үр дүнгийн таамаглаж чадахгүй. Гол нь Крим бол Украины нэг хэсэг энэ хэвээр байх нь зүйтэй. Оросын холбооны улс уг асуудалд энэ хэвээрээ хандсан хэвээр байх нөхцөлд ямар арга хэмжээг Америкийн нэгдсэн улсын зүгээс авах боломжтой вэ? Тухайлбал тодорхой хориг тавих ч юм уу өөр боломж ямар боломжууд байгаа вэ? Энэ асуудлаар ямар нэгэн зүйлийг таамаглаж ярих нь тохиромжгүй. Олон улсын олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ асуудлаар шуугиж байна. Манай улсын хувьд худалдаа болон эдийн засгийн талаар хориг тавих боломжтой. Мөн Оросын холбооны улсын иргэдэд Америкийн нэгдсэн улсад зорчихыг хориглох нэвтрэх эрхийг хориглож болно. Энэ нь мэдээж тодорхой хүмүүстэл хамаатай хориг болно. За хоёулаа ярианыхаа сэдвийг төр өөрчлөе. Танай улсын элчин сайдын яамны тухай асуултаар яриагаа үргэлжлүүлье. 2013 он гэхэд манай улс болон Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны хооронд хийсэн ажлууд тэдний үр дүнгээсээ манай үзэгчдэд тайлбарлаж өгөөч. Хамгийн түрүүнд Монгол улс болон Америкийн нэгдсэн улс хоорондын харилцаа маш бат бөх гэдгийг хэлмээр байна. Америкийн нэгдсэн улсын хувьд Монгол улс хамгийн сайн хамтрагч гурвдагч хөрш гэж үздэг. 2013 оны хувьд өнгөрсөн жил хоёр улсын хоорондын харилцаа үнэхээр үр дүнтэй байсан гэж хэлж болно. Тухайлбал бид Тарбазовр Батарыг эх оронд нь авчрахад хамгийн ихээр тусалсан. Мөн бид худалдааны салбарт ил тод байдлыг хангах гэрээнд гар үсэг зурсан. Манай урдаа барьдаг томоохон компаниудын нэг General Electric компани Монгол улсын хамгийн анхны салхин цахилгаан станцад салхин сэнс болон турбинуудыг нийлүүлсэн. Агаарын тээврийн Boeing компаниас нисэх онгоц худалдаж авахд эдийн засгийн хувьд хөнгөлөлттэй нөхцөлтэй байх, хөнгөлөлттэй үнээр онгоц худалдан авахд төхөм үзүүлсэн. Энэ худалдааг манай улсын Экспорт-импортын банк санхүүжүүлснээс гадна 5 жил үргэлжилсэн мянганы сорилт төслийг амжилттай дуусгаж, нийт 285 сая $ыг Монгол улсад оруулаад байна. USAID-ийн хувьд 25 жил Монголд амжилттай ажиллалаа. Үүгээр дамжуулан хагас тэрбум $тай тэнцэх хэмжээний тусламжийг үзүүлсэн. Өнгөрсөн он үнэхээр хийсэн зүйлтэй үр дүнтэй жил болж өнгөрсөн юм а. Харин энэ он түүнээс ч илүү харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн ач холбогдолтой жил байх болов уу гэж найдаж байна. Тийм байдлахын төлөө бид ажиллаж байна. USAID-ийн хувьд дараагийн ямар үйл ажиллагаанууд явагдах вэ? Энэ төслийн дараагийн шат нь хаашаа чиглэх бол? Монгол улсын эдийн засаг өмнөх жилүүдийнхээс сайжирч байна. Бие даах чадвар нь улам нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд сарагдж байна. Ойролцоогоор нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $3,000 хүрч, Монгол улсад гадны улс орнуудын донорын тусалцаа шаардлагагүй болсон гэж хэлмээр байна. 25 жилийн хугацаанд бид ардчиллыг Монгол улсад хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулж байсан бол одоо манай орны хувьд худалдаа, хөрөнгө оруулалт, гадаад харилцааны тал дээр түлхүү хамтарч ажиллахыг хүсэж байна. Харилцаагаа эхлүүлэн дараагийн шатанд Америкийн нэгдсэн улс Монгол улсад донорын тусламж үзүүлэхээ зогсоож, арай бага хэмжээний боловч тодорхой зорилттой төслүүдэд зориулсан тусламжийг үзүүлэх болно. Тэдгээр нь Монгол улсын ирээдүйн улс төр эдийн засгийн түвшинд илүү тохирсон төсөл хөтөлбөрүүд байх болхоо. Ярилцлагын өмнө та хоёр улсын хоорондын худалдааны ил тод байдлыг хангах гэрээнд гарын үсэг зурсан гэсэн. Энэ талаар дэлгэнгүү дурдаач. Энэ гэрээ бол манай Tifa Talks төслөөс урган гарсан зүйл юм. Энэ нь худалдаа, хөрөнгө оруулалтын бүтцийн хамтын ажиллагаа гэсэн үг. Анх 2004 онд энэ гэрээнд манай хоёр орон гарын үсэг зурсан. Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад хийж байгаа хөрөнгө оруулалт болон худалдааны асуудал нээлттэй ил тод байх ёстой гэдгийг ойлгож, хөрөнгө оруулагчид Монгол улсын хууль эрх зүйн орчин ямар байгааг, Монгол улсын эдийн засаг ямар төвшөнд байгааг мэдэж байх ёстой. Энэ зөвшөлтсөл үндсэн хоёр хэсэгтэй. Нэгдүгээр, алив асуудал хуулийн дагуу шийдэгдэх учиртай. Хэрвээ авилгалтай холбоотой бол мөнгө нь хуулийн дагуу хариуцлага үнэнчээр хүлээсэн байх хэрэгтэй. Монгол улсын хууль тогтоомжид ч энэ асуудлыг шийдэх гарцыг зааж өгсөн.
Харин хоёрдугаарт шинээр гаргах өөрчлөх хууль дүрмүүдийн тухай анхан шатны дүгнэлтийг харуулсан баримт бичгийг урьдчилж гаргасан байх хэрэгтэй. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд холбоотой мэдээлэл авч шийдвэр гаргахад нь дөхөн болно гэсэн. Энэ нь монголчуудын хувьд ашигтай. Учир нь хууль эрх зүйн орчин тодорхой байснаар Япон, Солонгос гэх мэт бусад хөрөнгө оруулагчдын хувьд ч Монгол улсын тухай хууль эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй байх тааламжтай нөхцөл бүрдэж хөрөнгө оруулагчид Монголын хууль эрх зүйн орчинд илүү итгэлтэй хандах боломжтой гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг шууд татснараа эдийн засагт мэдээж хэрэгтэй. Монголчуудын хувьд шууд хөрөнгө оруулагчдыг татах хүсэлтэй. Харин хөрөнгө оруулагчдын хувьд эрэлттэй зах зээлд зөв төсөл хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг. So the new investment law for instance. Саяхан шинээр гарсан хөрөнгө оруулагчдын тухай хуулийг ил тод байдлын гэрээний хүрээнд орчуулж гаргасан болов. Саяхан батлагдсан хөрөнгө оруулалтын тухай хуулийн хувьд тодорхой орчуулга бий. Гэхдээ энэ нь түрүүн яригдсан төслийн хүрээнд орчуулагдаагүй. Тиймээс бид гэрээний хүрээнд Монгол улсын хууль тогтоомжийг орчуулж хараахан эхлэегүй. Гэхдээ харилцан хамтын ажиллагааны хүрээнд техникийн тусалцааг үзүүлж эхэлсэн. Өнгөрсөн 1-р сараас эхлэн англи хэлтэй орчуулагч мэрэгжилтнүүдийг тусгайлан бэлтгэж эхэлсэн. Ингэснээр Монгол улсын хууль тогтоомж баримт бичгийг өндөр түвшинд чадварлаг орчуулна гэсэн үг юм а. Энэ ажил бүтэн жилийн хугацаанд хэрэгжих төсөл юм. Жилийн эцгэхэд мэрэгжлийн чадварлаг олон орчуулагчдыг бэлтгэж гаргана гэж найдаж байна. Харин хөрөнгө оруулалтын тухай хууль өмнөх хуулийг бодвол ач холбогдлын хувьд илүү байх юм а. Шинээр батлагдсан энэ хууль татварыг тогтвортой байлгах, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн зохицуулах зэрэг зүйл ангиуд нь дэвшилттэй байгаа юм а. 25 жилийн түүхийг харахад танай улсаас манай оронд ажиллаж байгаа хөрөнгө оруулах компани харьцангуй цөөхөн байдаг. Яагаад ийм цөөхөн байдаг юм бол хоёр улсын хооронд соёл болон бусад зүйлсээс хамааралтай ямар нэг хаалт бий юу? Мэдээж ямар ч хоёр өөр соёл, хоёр өөр хүний хооронд харилцаа үүсгэхэд хүндрэл гардаг. Гэхдээ манай хоёр орны хооронд ийм хаалт байхгүй гэж бодож байна. Би Монгол улсад 2 жил байх хугацаанд нэг ажигласан зүйл бол монголчууд бизнес хийхэд хизээд бэлэн байдаг. Мөн монголчууд чанарыг эрхмэлдэг. Тиймээс ч манай бараа бүтээгдэхүүн Монголд үнэлэгдэж амжилттай байдаг баха. Ярилцлага танай орныг зорж буй Монгол иргэдтэй холбоотой асуудлаар үргэлжлүүлээ. Сүүлийн жилүүдэд монголчууд танай улсыг зорих хандлага нь хэр их байна? Жил ирэхт тусам Америкийн нэгдсэн улсыг зорих Монгол иргэдийн тоо нэмэгдэж байна уу? Танай улс орныг зорж байгаа манай иргэдийн гол зорилго нь юу байна вэ? Жилээс жилд Америкийн нэгдсэн улсыг зорих Монгол иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Монголчууд Америкийн нэгдсэн улс руу аялах, олон янзын үзэсгэлэн худалдаанд оролцохоор явах их дуртай. Мөн бизнесийн боломжийг хайж очдог. Оюутан залуус нь тэнд сайн боловсрол эзэмших хүсэлтэйгээр очдог. Мэдээж аялал жуулчлалын чиглэлээр ч явах нь бий. Виз хүсэж байгаа хүмүүс бүхэл төрлөөр манай орныг зорих хүсэлтэй байдаг. Let's talk about Mongolians. Сүүлийн жилүүдэд танай улсын визийг авахд ихээхэн хүндрэлтэй байна гэж ярьж байна. Энэ хэр үнэн бол? Service at the embassy. Энэ бол худлаа. Би Солонгос улсад яг визний асуудал хариуцаж ажиллаж байлаа. Тэнд ч мөн олон хүн ингэж хэлдэг. Америкийн нэгдсэн улсад нэвтрэнэ гэдэг нь үргэлж хялбар биш. Үнэхээр ямар зорилгоор Америкийг зорж байна гэдгийг элчингийн өмнө батлах хэрэгтэй. Үүнээс гадна эргэж эх орондоо ирнэ гэсэн баталгаа байх учиртай. Эдгээр шаардлагыг хангаж чадвал виз авахд ямар ч асуудалгүй. Хамгийн гол нь танаас ярилцлага авч байгаа тэр мэрэгжилтэнд үнэхээр хэлсэн зорилгоороо очоод эргэж ирнэ гэдгээ батлах чухал юм. Уг нь бол ийм л амархан. 2014 онд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас хийх гэж байгаа ямар арга хэмжээ байгаа вэ? Зөвхөн элчин сайдын яамны зүгээс гэж ярих хэрэггүй баха. Манай хоёр орон харилцаа хамтын ажиллагаатай орнууд. Тийм учраас эдийн засгийн харилцааны тухай асууж байгаа бах тийм үү? Тэглгүй яах вэ? Яах аргагүй худалдаа хөрөнгө оруулалтын тухай сонирхож байна. Миний нэмж хэлэх нэг зүйл бол USA-гээс гадна Монголын засгийн газартай улс төрийн холбогдолтой хэд хэдэн төслүүд хоёр орны зэвсэг хүчний харилцааны төслүүдээр хамтарч ажиллаж байна. Тухайлбал жил бүр хааны эрэлт нэртэй хамтарсан бэлтгэлийг явуулдаг уламжлалтай болсон. Харин худалдаа хөрөнгө оруулалтын хувьд зөвхөн элчин сайдын яам биш. Худалдаа харилцаа, арилжааны яам, төрийн байгууллагуудтай хамтарч олон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бидний хувьд Монгол улсад хийж буй бүхий л үйл ажиллагаагаа тооцвол 20 гаруй тэрбум ам.доллароос их хэмжээний харилцаа байгаа гэж бодож байна. Энэ бол маш их хэмжээний хөрөнгө оруулалт юм. Цаашлаад 5 толгой төслийн тухай хэлж болно. Мөн хүн бүрийн мэдэж байгаа зүйл бол Peabody Energy компани Монгол улсын засгийн газартай энэ төсөл рүү ямар нэг чиглэлээр хамтарч ажиллах талаар ярилцсаар байгаа. 5 толгой бол яах аргагүй дэлхийн хэмжээний төсөл. Тийм ч учраас энэ тоглолтод дэлхийн хэмжээний тоглогчид тоглох ёстой. Peabody-гийн хувьд энэ төсөлд оролцох нь зүйн хэрэг юм. Үүнээс гадна General Electric-ийн хувьд үргэлжлүүлэн салхитын цахилгаан станцаас гадна төмөр замтай холбоотой төсөлд оролцож, замын гэрлэн дохио, инженерийн асуудал, байгаль орчны хамгааллын чиглэлээр хамтран ажиллах гэж
яригдж байна. Мөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлчилгээний тал дээр ч хамтарч ажиллахаар яригдж байгаа. Жишээ нь манай Pizza Hut сүлжээ тун удахгүй Монгол нэгдэх тухай саяхан сонссон. Яа харахгүй та бүхний хувьд дахин нэг завгүй жил болох нэ. Тэгэлгүй явах бай. Мэдээж л завгүй жил байх болно. Thank you. Бидэнтэй ярьсанд баярлалаа.